нь болохоор ингэнэ. А, Б хоёр ажил чинь нэг ажлыг хамтдаа 8 цагт хийж дуусгадаг. А ажил чинь үргэлжлэх дангаараа ихтэй Б ажилнаас 12 цагаар бага хугацаа зарцуулдаг. Тэгвэл Б ажил чинь дангаараа ажиллавал ажлыг хэдэн цагт дуусгахгүй гэж. Тэгвэл Б ажил чинь дангаараа X цагт хийдэг гэж бодъё. Тэгвэл А ажил чинь Б ажилнаас 12 цагаар бага хугацаанд хийдэг хурд ичдэг юм байна. За тэгвэл би одоо бүх энэ болохоор хугацаа штэ. Бүх ажлын болохоор нэг хэсэг өцчих. Тэгээ одоо хурдыг болчих. Тэгэхээр нэгдүгээрх нь хурд буюу чадал гэсэн үг шүү дээ. Нэгдүгээрх нь бүх ажлыг нэг хэсэг гээд X-ээс 12 тухаар нэг цагт ажил бүх ажлаа нөгөө Б ажилчны хийж байгаа хугацаанд хуваахаар хэдэн цаг их нь гарна. Хөлбөрийн бүтээмж чинь. Гэсэн одоо хоёулаа хамтраа тэгэхээр нэгдүгээрх нь нэг цагт юм хийн, нөгөөх нь нэг цагт юм хийн, хоёулаа хамтраад 8 цагт хийсэн чинь уг ажлыг дуусгасан гэсэн. Тэгэхээр энэ гişлийг бодно гэсэн үг. Тэгэхээр энд X-ийг өгөөд энд X-ээс 12 өглөө X-ийг үрчгийн X-ээс 12 хүртэр дээр болохоор X дээр нэмэх нь X-ээс 12 үрчгийн 8 тэнцүү 1. За энэ шийдэл хөрөх чи тэгэхээр эндээс 2X-ээс 12-ыг үрчгийн 8 тэнцүү X-ийг үрчгийн X-ээс 12. За эндээс л хөрвүүлэхээр 16X-ээс хасах нь 96 тэнцүү X квадратаас 12 гэсэн. Тэгэхээр эндээс X квадратаас 28X дээр нэмэх нь 96 гээд ийм төрт бодуулж байгаа юм. За 28 чинь тэгш там чи бүгд 2 туачи 14. Тэгэхээр 14-ийн квадрат 196-аас 2 туаасан чи бүгд 4 бичихгүй. Тэгэхээр нэгийг үрчгийн 96 хуваах нь 2-ыг бичихгүй. Тэгэхээр 14 дээр нэмэх нь асхан 196-аас 96-аас хар 100, 100-аас 100 10 гарч. Тэгэхээр манай X-ийг нь 14 дээр 24, 2 дугаарх нь болохоор 4 болох юм байна. За гэтэл 4 чинь болохоор байж болохгүй. Ядгул 4-өөс 12-ыг хасахаар хасахтай гарчна. Ядгул нэг төрхнээс бага гэсэн чинь. За бүгд X-ээр чинь нөгөө 2 дугаархыг тэмдэглэсэн шүү дээ. Тэгэхээр асуулт нь Б ажилчин ганцаараа ажиллах гэж асуусан учраас манай бодлогын хариу нь 24 болж байна. Малчин хонь ямаа нээсэн 500 бог малтай байна. За үүний авдлажсан бүгд үүний 350 нь хонь байсан гэж шүү дээ. Тэгвэл 350 хонь юм бол за нийлээд бог ямаа гэдэг чинь хонь ямаа хэлж байгаа юм чи ямааны том маань мэдэгдчих юм шүү. Нийлээд 500 юм чинь 500-аас 350 гэсээр ямаа бол 150 байсан юм байна. За гэсэн хэдэн хонь нэмээд авсан гинэ. За бүгдээ одоо нөгөө 350 хонь дээрээ нэмээд X нэмээд авсан. Ямаа маань л хэвээрээ нэмээд авсан чинь хонь нийт бог малын 75% тэнцэх гэж шүү дээ. Тэгэхээр нийт бог мал маань хэд болсон гэсэн чинь 500 дээр нэмэх нь X болно да тий. Тэгэхээр нийт бог мал болох 500 дээр нэмэх нь X-ийн 75% нь олсон чинь тэр нь манай хоньтой тэнцүү. Буюу хонь нь 350 дээр нэмэх нь X юм байна. За тэгэхээр одоо энийг үржүүлчихнэ. Өөрөөр бүгдээрээ юу хүчлээ гэсэн чинь 500-аа үржих нь 0.75. Тэгэхээр 375 юм байна. Нэмэх нь 0.75x тэнцүү 350 дээр нэмэх нь x. За 350-ыг уршаагаад тасчихё 25. Нэгээс 0.75x болохоор 0.25x, x болохоор 25-ыг 0.25 тухаар 100 юм байна. Тэгэхээр бүгдээрээ 100 хонь худалдаж авсан юм байна. За 43 нь энэ тэгшлийн хамгийн бага эрэг шийдэг болгоно. Тэгэхээр cosine квадрат cosine маань нэгийг хуваах нь синус эхэлж байгаа. Тэгэхээр нэгийг хуваах нь синусын квадрат гэсэн тэнцүү хоёртой тэнцүү энэ тэгшлийн хамгийн бага эрэг шийдэг болгож байна. За тэгэхээр ишиг ижил хөрөгчөөр нэг тэнцүү хоёр шихэг синус квадратыг гэсэн үг нэгээс хасах нь гэдэг урагшаа гаргачих. Нэгээс хань 2 синус квадрат x л тэг юм байна шүү дээ. За энэ функцийн тодорхойлмож болохоор синус x хуваар драмж чинь тэг үжлэхгүй шүү дээ. За тэгсэн чинь нэгээс хань синус квадрат x 2 синус квадрат x 2 хүчин синус квадрат x маань косинус 2x юм байхгүй. Тэр косинус 2x тэг гэсэн үг. Тэгвэл косинус тгийг хэдээр авдаг гэсэн чинь 90 градус дээр аваад тэрний дараагийн шийдэн 180-ын дараа тавтагддаг учраас 180 хүчин k. За 2 тухахаар 4-ний p дээр нэмэх нь pk хуваах нь 2. За энэ тэгшлийн хамгийн бага эрэг шийдийг олгосон.
За энд байгаа k нь бүх тооштой. K-г орнэлийг тавихаар 4-ний π гарч байна. За одоо цаашаа 1-гээ тавихаар манайх цаашаа x явчин тий. Хасах 1-ийг тавихаар 45-аас хасах нь ирэхээр хасахтаа гарчих юм байна. Тэгэхээр хамгийн бага эрэг шийд маань 4-ний π юм байна. За 44-ний үйлчлэгийг гүйцэтгэе гинэ. Тэгэхээр 22 градус 23 градус бүгдрийг мэдхгүй. Гэтэ 22 дээр 23-ыг нэмсэн чинь 45 гэдгийг бол хэлж чадна. За тэгэхээр одоо эндээс бүгдрийг яах юм гэсэн чинь нэгийг нэгөөр илэрхийлээ те. За хаалтад задлаад үржүүлж болж байна. Тэгээд өөрөлд би одоо аль нэгийг жишээлбэл катангас 23 градус гэдэг би яаж үйлчлэх юм гэсэн чинь катангас 45-аас хасах нь 22 гэж. За тэгэхээр катангас томьёог бол ер нь бол бүгд нэг шийдлээд байдаг үү те. Тэгэхээр тангас альфасхан бета байсан бол би тангас альфасхан тангас бета хувахан нэгдээ нэмэх нь тангас альфа гүрчих нь тангас бета гэдэг ингээд задлж байна. Катангас манай тангасын уруу юм чинь би одоо энэ томьёогоо уруулад бичих юм байна штэ. Нэгдээ нэмэх нь тангас 45 өрчих нь тангас 22 хувахан тангас 45 градусаас хасах нь тангас 22 градус гэсэн үг. Ягдвал манай катангас маань тангасын уруу учраас энэ тангас альфасхан бетагийн томьёоны уруу нь. За гэтэл тангас 45-д нэгийг авдаг байхгүй. Энд нэг. За тангас 22 бид зүр А гэж. Нэгээс нь тангас 22 нь А. За ингэж амталж. За тэгвэл бодол маань нэгээс нь би юугаа тангас 22-оо А гэд орлуулсан юм чинь катангас 22 гэдэг бол тангасын уруу буюу нэгийг бахна. Тэгээ санийхаага нэгээс нь тангас 20 катангас 23 бүгдээрээ эмхэтгээд ийм болгоод тавьсан. За нэг эмхэтгэж. За агаар ижил хойрогоод энд нэгээс нь агаар ижил хойрогч. Тэгэхээр аагаас нь нэгийг бахна. Хоёр дор нь болохоор нэгээс нь А гурчин нэгээс нь А гэд хасгаалтаа ингэж судалжлаа. За тэгэхээр энэ даагаас нэгийг хуваахна. За энэ дээр нь болохоор нэмгэсний удмастад хасах нь 2 А юм байна шүү дээ. Хуваах нь нэгээс хасах нь А. За А наата хураагт чинь тэгээд даагаас нэг хуваах нь энэ за 2 нь байжийг хасахын доор үржүүлчихээр нэгээс нь А маань Аас нь болчихно. Тэгээ хураагдаад 2 гарах юм байна. За 45 болохоор бид нарт f-од nx маань ийм гэд өгсөн. Тэгээ f-од 6x-ээс нь f-од 4x-ийг олгоно. Тэгэхээр f-од 6x гэдэг маань тэгвэл юу гэсэн үг юм байна? 6-ны 1-ийг үржих нь синус 6 зэрэгтэй x-тэй нэмэх нь косинус 6 зэрэгтэй x гэсэн үг. За f-од 4 f6-аараа тусд нь болоод хассан дээр юм байна те. За 6 зэрэгтэй бүгдээ яаж задлан дээр вэ гэхээр ингэж задлаа. Одоо синус квадрат альфага а гэд косинус квадрат альфага б гэчвэл а кубтэй нэмэх нь б а дээр нэмэх нь б-ийн куб гэчихэл 4 болчих штэ. Тэгээд дунд нь байгаа 2 юм ингээд хасаад өгчихэд энэгээр задлж. За тэгэхээр одоо би нэг юу гэж задлж авах гэсэн үг вэ гэхээр 6-ны 1 үрчин синус квадрат альфа дээр нэмэх нь косинус x дээр нэмэх нь косинус квадрат x-ийн куб хасах нь 3-ыг үржих нь синус квадрат x-ийг үржих нь косинус квадрат x а гэдгээр би синус квадрат x-ийг b гэдгээр косинус квадрат x-ийг орлуулсан. За тэнгуут л яасан шинж манай үндсэн адилхан юм шиг нэг штэ энэ хоёр маань тий. За тэгэхээр 6-ны 1 үржих нь 1-ээс хасах нь 3 синус квадрат x косинус квадрат x болж байгаа юм шүү. Тэгэхээр би нэг 6-ны 1-ээс хасах нь 2-ны 1-ийг үржих нь синус квадрат x косинус квадрат x гэж хүчлэл тавьчих. За одоо бүгд f-од 4x бол f-од 4x гэдэг нь бол 4-ний 1-ийг үржих нь синус 4 зэрэгтэй x-тэй нэмэх нь косинус 4 зэрэгтэй x гэсэн үг. За тэнгуут эндээс би яах юм гэсэн чинь 4 зэрэгтүүдтэй болохоор нөгөө синус квадрат x дээр нэмэх нь косинус квадрат x-ийн квадрат гэчихээр синус 4 косинус 4 гээд дунд нь байгаа 2 сүрчрийн илүү байгааз за тэгвэл тэрийг хасаад өгч бүгд. Хасах нь 2-ыг үржих нь синус квадрат x косинус квадрат x. За тэгсэн чинь энэ маань нэг юм чинь хаалттай талхаар 4-ний 1-ээс хасах нь за 2-ны 1-ийг үржих нь
синус квадрат x, косинус квадрат x. За ингийн нэр болчлоо. За энэ маань юу гэж манай f-д 6, энэ маань f-д 4. Тэр хоёрыг хооронд нь хас гэсэн тий. За одоо энэ хоёрын хооронд хасандаа тэгэхээр f-д 6x-с хасах нь f-д 4x. 6 нь болохоор 6-ны 1-ээс хань 2-ны 1 хүчин синус квадрат x, косинус квадрат x. За одоо би хасах нь гэдэг энийг тавих гэж байгаа. Тэгэхээр би хасгаал задлаад бүх тэмдгийг эсрэгээр нь солиод тавьчих. 2-ны 1-ийг хүчин синус квадрат x, косинус квадрат x. За тэгвэл энэ устдаад хариу нь 6-ны 1-ээс хань 4-ны 1. Тэгэхээр ийшээ 2-оор ийшээ 3-оор хөр 12-ны 1 буюу хариу нь хасах 12-ны 1 гэж байна шүү. За 46 болохоор m-ийн бүхэл тоонууд. За тэгээд энэ тэгштгэл шийдтэй байх бүх бүхэл утгыг олно гинэ. За тэгэхээр манайх синус квадрат x тэнцүү m-ийн квадратыг нэмэх нь n-ийн квадрат хасах нь гэж. За энэ тэгштгэл шийдтэй байна гинэ. Тэгэхээр манай синусын утга маань хасах нэгээс нэгийн оронд байх ёстой. Тэгэхээр синус квадрат гэдэг нэмэх том чинь m квадратаар нэмэх нь n квадратсах нэг маань нэг талаас бол 0-оос их буй тэнцүү, нөгөө талаас хамгийн ихтэй 1 байх юм байна. За энийг хангадаг бүх хос тоглол гинэ. За хоёр талд нэгийг нэмээд өгчээ. Тэгэхээр 0-оос нэгийг нэмж ам чи 1 болчихно л доо. 1-ээс их буй тэнцүү m-ийн квадратаар нэмэх нь n-ийн квадрат нь 2-оос бага. За ийм байх бүхэл тоглох нь шүү дээ. Квадрат зэрэглээд нэмэхэд л нийлбэр нь 1-ээс 2-ийн хооронд нэ. За тэгвэл одоо m квадрат n квадрат чинь одоо нэмэхтэй болсон юм чинь би ямар хоёр бүхэл тоо нэмбэл нэгтэй тэнцүү юм уу? Эсвэл нэгтэй тэнцүү юм хоёртой тэнцүү байна л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр 0 1 гэж болох юм тийм үү? За эсвэл энэ маань 1 0 гэж болох юм. За би нэг бахаруулъя. Эсвэл 0 ба хасах нэг байж болно. Эсвэл хасах нэг ба 0 гэж болно шүү дээ. Квадратлээд нэмэхэд нэгтэй тэнцүү байна гэдэг чинь тий. За одоо нөгөө хоёр дараагийн хоёр тоо маань болохоор хэдэж ер нь 2 гэж болох уу гэхээр одоо энэ хоёр натурал тоо юм бол энэ хоёр маань хоёр бүхэл тоо юм бол хоёлаа 1 1 байж байх нэг боломж байна. Хоёлаа хасах нэг боломж байна. Эсвэл нэг нь хасах нэг байхад нэг нэг нь нэг байхад нөгөөх нь хасах нэг. Тэгэхээр квадрат зэрлээд нэмэхэд яг хоёртой тэнцүү бага юм уу тэнцүү болчихно. Тэгвэл ийм m-ийн бүх хос тоогоо гэхээр бидэнд хэдэн боломж байна гэж 1 2 3 4 5 6 7 8 шиг шийдэх юм шүү. Энийг хангах ийм шийдэн 8 хос шийд байх нэ. За дараа нь за бидэрт ингээд альфа бета маань гамма гур маань бүгдээр 0-оос 45. За хурц үнцэг юм байна. Тэгэхээр тангас альфа дээр бета дээр гамма дээр нэг авт юм бол манай энэ гурван үнцгийн нийлбэрийг олгоно. За тэгэхээр одоо би альфа, бета, гамма гурвын нийлбэрийг олох гэдэг шүү дээ. Тэгэхээр надад тангасууд нөхцсөн юм чинь би ер нь энэ олоход байгаа утгынхаа тангас нь болчих. Тэгээний ингээл олсон чинь шил нэг галагжууд л та. Тэгвэл би ууин чинь 45 градус байна гэдэг ч юм уу гэж олох гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг олъё. За нэг олохын тулд би яах вэ гэсэн чинь энэ томьёог ашиглая. За энд чи тангас хэрвээ альфа дээр нэмэх нь бета бод энэ маань тангас альфа нэмэх нь тангас бета хуваах нь 1-ээс хасах нь тангас альфа гүрчих нь тангас бета. Нүгээр задлаа. За тэгэхээр аль нь чамаагүй. За нэг юм ингээд энэ хэрнэлээд нэг юм авчтай. Тэгэхээр энэ томьёогоор бол тангас альфа дээр нэмэх нь тангас бета дээр нэмэх нь гамма хуваах нь 1-ээс хасах нь тангас альфа гүрчих нь тангас бета дээр нэмэх нь гамма. За тангас альфа нь одоо мэдгэж 12-ны 1 гээд одоо би тангас бета дээр нэмэх нь гаммагаа олоод орлуулчих. Тэгэхээр энэ бол тангас бета дээр нэмэх нь тангас гамма хуваах нь 1-ээс хасах нь тангас бета гүрчих нь тангас гамма. За тангас бета маань хэдвэ гэсэн чинь 5-ны 2 юм байна. Тангас гамма маань 3-ны 1. Хуваах нь 1-ээс хасах нь 5-ны 2-ыг гүрчих нь 3-ны 1 гэсэн үг. За тэгэхээр энэ дижит хөрөхөөр энд 3, энд 5 хөрөхөөр 15-ны 6 дээр 5-ыг нэмэхээр 11. Хуваар дээр нь болохоор 15-ны гэдгийг 15 хөрөхөөр 15-аас 2-ыг хасахаар 13.
Тэгэхээр энэ 15-ны нууд нь устдаад 13-ны 11 юм байна. За одоо эндээ орлуулнаа. Тан гэсэн альфа маань 12-ны 1 байгаа шүү дээ. За саяны нийлбэр маань 13-ны 11 болсон. Хуваахын нэгээс хэн тан гэсэн альфа маань 12-ны 1, нөгөөх маань 11-ийг хуваах нь 13. За одоо энэ хэнийг бодондоо 13-ыг үржих нь 13 ба 12-оос солиулж. Тэгэхээр хүртүр дээр бүгд 13 дээр нэмэх нь 11-ийг үржих нь 12 буюу 145 юм бэ. Дээр нь доор нь 156 шүү дээ. За энд болохоор бүгд 12 13-ыг ижлээр өгөхөөр 12-ыг хүчин 13 маань 156 байдаг. Эндээсээ 11 ясчихаар 145. За ингээд яг адилхан гараад хариу 1 гарч байна. Нэг гарнаа чи өсөх шин бүгдээ явж тангс энэ гурийн нийлбэрнийх нь тангс 1 гарна гэдэг бол манай альфа, бета, гамма гурийн нийлбэр маань 45 градус юм шиг. Нийлбэр нь 45. Дараагийн тангсын 180 хотог гэдэг бол 45 дээр 180 нэмэхээр 225 градус сууж болно. Гэтэл манай 3 маань 3-аар 45-аас бага юм чинь 45-ыг 3-аар үлдэхэд 135-аас бага байх хэвээр юм чинь манай хариу нь бол энэ 45 гэдгээ л авах юм байна. За 48. За энэ матриц өгдөө энэ матрицын эсрэг матрицыг бодлоорой гинэ. За матрицын эсрэг матриц гэдэг маань зүгээр хасах нэгээр л үржүүлчихнэ. Тэгэхээр элемент тус бүрийн л хасах нэгээр үржүүлээд энэ бол эсрэг матриц. За 49. А матрицын тодорхойлогч нь 5, А Б-ийг үржүүлсэн чинь бол Б матрицын тодорхойлогч нь болно гинэ. За тэгэхээр эндээс бүгдээр юу хэлж болох вэ гэхээр А Б А-г үржих нь Б матрицын тодорхойлогч нь А матрицын тодорхойлогчийг Б матрицын тодорхойлогчийг үржүүлсэнтэй тэнцүү байдгүй юу гэдэг нэлээд баталж харуулъя. За тэгчүүд бүгдээ шууд энийг ашиглаж тэ. За тэгэхээр одоо би нэг А матриц, Б матриц хоёр сонгоод авъя л та. За А матриц маань нэг А, Б, С, Д гэсэвчтэй. За Б матриц маань нэг М, Н, К, Л гэсэвчтэй. За тэгэхээр А матрицын тодорхойлогч нь юу вэ гэхээр ингэж диагоналдаж үржүүлээд хасах нь нөгөө диагоналын үржрийг хасаад өгч нь. За Б матрицын тодорхойлогч гэдэг бол ингээ үржлэхээр М-ийг үржих нь Е, хасах нь Н-ийг үржих нь К. За одоо бүгд А, Б матрицын үржүүлгийг сонирхол та. Тэгэхээр А, Б, С, Д гэсэн матрицаа М, Н, К, Л-ээр үржүүлээд үржүүлийнх нь матрицыг сонирхноо бүгд. Тэгэхээр эхний мөрийг эхний багны элементээр үржүүлэхээр энэ маань юу болох юм гэсэн чинь А, М дээр нэмэх нь Б, К. За дараагийнх нь үржүүлэхээр А, Н дээр нэмэх нь Б, Е. За дараа нь ингээд үржүүлэхээр чинь М, С дээр нэмэх нь К, Д. За нөгөөх нь С, Н дээр нэмэх нь Д, Е. За одоо бүгднийхэн тодорхойлогчийг олох нэ. Тэгэхээр А, Б үржин матрицын тодорхойлогчийг олно гэхээр бүгдээрээ энэ хоёроо үржүүлээд за одоо А, М дээр нэмэх нь Б, К, бүгдээрээ С, Н дээр нэмэх нь Д-ийг үржүүлээд хасах нь нөгөө хоёроо диагоналдаад үржүүлчихнэ. Тэгэхээр энэ маань А, Н дээр нэмэх нь Б-ийг үржих нь М, С дээр нэмэх нь К, Д. За энийг бүгд юу гэж батлах гэдэг вэ гэхээр А, Б хоёр матрицын үржүүлэлттэй тэнцүү байна гэдгийг шалгах гэж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг үржүүлэхэд саяны матрицын үржил маань гарч ийн гэдгийг шалгах гэж байгаа учраас би А матрицын тодорхойлогчийг Б матрицын тодорхойлогчоор үржүүлээд гэхдээ энэ хоёрыг үржүүр. Тэгэхээр энэ маань А, Д-гээс хасах нь Б, С-г үржих нь М, Л-ээс хасах нь Н, К. Тэгэхээр энэ юу болох юм гэж ингээ үржүүлэхээр чинь А, Д, М, Е. За дараа нь ингээ үржүүлэхээр чинь хасах нь А, Д, Н, К. За ингээ үржүүлэхээр хасах нь Б, С, М, Е. Ингээ үржүүлэхээр хасах нь нэмэх нь Б, С, Н, К. За энийг гарах нь гэдэг хэлээд харах нь шүү дээ. За одоо энийг хаалтаа задлаа үржүүлэндээ. За ингээд үржүүлэхээр чинь А, С, М, Н. За ингээ үржүүлэхээр чинь А, М, Д, Е. За одоо Б, К-г үржүүлэхээр нэмэх нь Б, К, С, Н. За тэнийг юу болох юм гэсэн чинь нэмэх нь Б, К, Д, Е. За дараагийнх нь болохоор
энийг би ингээ хаалтад зөрчүүлнэ. Бүгд нэмэх. Тэгээ урдаа хасдаж бүгд асуулчих юм байна. За одоо хасах нь юу болох юм гэсэн чинь А М Н Ц. За дараагийн болохоор хасах нь А Н К Д. Дараагийнх нь болохоор энд чи хасах нь Б Е М Ц. Хасах нь Б Е К Д. За энд одоо төсөөтэй байгаа мó гэсэн чинь байна шүү дээ. Энэ жишээлэлдэх юм байна, хураагдах юм байна. За өөр юу вэ гэсэн чинь ACM гэсэн чинь ACM энэ байна. Тэгээ одоо надаа юу үлдсэн бэ гэсэн чинь энд энэ хоёр тэгээд энэ хоёртой уулзсан байна шүү. За одоо харъя бүгд. Тэгсэн чинь AMD байна. За BCK байна нэмэхтэй. За дараагийнх нь хасах нь BCM байна. Өгшөө чи хасах нь ANKD байна. За тэгэхээр зөв байна. За тэгэхээр одоо бүгдээ юу гаргаад авчих вэ гэхээр ерөөс хоёр матрицыг үржүүлээд тодорхойлогч нь авах нь тус бүрийн матрицын тодорхойлогчтой тэнцвүүдийг баталж байгаа шүү дээ. За одоо тэгвэл А матрицын тодорхойлогч өгсөн юм чинь бүгдээ А30 нь Б матрицын тодорхойлогчийг олжлох нь шүү дээ. За тэгэхээр ингээд үржүүлэхээр маань хасах 5, хасах нь ингээд үржүүлэхээр 70 юм байна. Тэгэхээр манай А Б матрицын үржил матриц нь хасах 75. Гэтэл энэ маань юутай тэнцвэн гэсэн чинь А матрицын тодорхойлогчийг Б матрицын тодорхойлогчоор үржүүлсэндээ тэнцвэн гэсэн. Тэгэхээр А матрицын тодорхойлогч бид нар 5 гэдээ өгсөн юм чинь ингээр манай Б матрицын тодорхойлогч нь бүгдээрээ ямар хариуг сонгох юм гэсэн чинь хасах 15 гэдэг хариуг авах нэ. За 50 дахь нь. За одоо надад яасан гэсэн чинь А Б цугч нь үнцгүүд нь альфа бета гамма. За тэгэхээр энтэй тэнцвэг чинь. За бүтгэн харагдаад байгаа чинь жоохон тодруулаач. 4 синус альфа дээр нэмэх нь 6 косинус бета дээр нэмэх нэг нь тэгтэй тэнцв. Тэгээ альфа бета гамма нь гурвалжны үнцгүүд юм байна. Тэгэхээр нийлбэр нь 180 гэсэн үг шүү дээ. За дээр нь нэмээд энэ өгсөн юм байна. Тэгээ биднээсийг гамма үнцгийн хэмжээг олоо гэж байна. За энэ систем тэгшдэг шиг юм байна те. Энэ доотгоо хас хоёр үржлэд нэмчээ. Тэгээ хас 2 үржлэд нэмэхээр энд 0 болоод хас 2 үржлэд нэмэхээр хас 2 косинус бета болоод хас 2 үржлэд нэмэхээр юм болчихно. Тэгэхээр эндээс манай косинус бета нь шүү дээ. Хасах 2-ны гарах юм байна. За альфа бета гамма нь гурвалжны үнцгүүд гэсэн шүү дээ. Тэгвэл хас 2-ын 1 косинус маань 120 градус дээр авдаг. За цаашаа сонирх хэрэггүй юм байна. Яг бол энэ маань гурвалжны үнцгүүд гэсэн учраас 180 сэтрэхгүй юм чинь цаашаа уй муу нэмэх шаардлагагүй тий. За ингээд бета маань 120 юм байна. За бетагаа мэдсэн юм чинь одоо энэ дээр орлуулнаа. 4-ийг үрчин синус альфа дээр нэмэх нь 6 үрчин косинус бетагийнхаа онд хас 2-ны 1 тавьчих. Тэгэхээр эндээс 4 синус альфагаас хасах нь 3, нэмэх нь 1 тэнцвүүдийг буюу альфа онцгийн синус гэдэг бол 2-ны 1 гарах юм байна. Тэгвэл 2-ны 1-ийг синус маань 30 градус дээр авдаг. Тэгээд тэрний дараагийнх нь 150 дээр авдаг л да. Гэхдээ 150 гээд авчих юм надаа 3-ны үнцэг гэхээр юунаас сэтрэх гээд байна. 180 сэтрэх гээд байна. Тэгвэл одоо гамма үнцгийг одыгвол 180 градусаас бүгдээрээ 120 градус 30 градусаар нийлбэрийг хасаад гамма үнцэг маань 30 градус болж тарах нэ.